Богдхан уулын аймгийн яамны тамга 20-р зууны эхэнд халах дөрвөн аймаг 86 хошуутай байсан бөгөөд засгийн газрын 1923 оны 10-р сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор халахын дөрвөн аймгийг хаадын нэрээр нэрлэж байсныг өөрчлөн уулсын нэрээр нэрлэх болсноор Түшээт аймаг нь Богдхан уулын аймаг хэмээн нэрлэгдэх болжээ. Богдхан уулын аймгийн яамны тамга нь долоог харьцах 6.8 см хэмжээтэй модоор хийгдсэн. Тамганы нүүрэн талд соёмб Богдхан уулын аймгийн яамны тамга хэмээн монгол бичгээр сийлсэн байдаг.